Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Намайг Амар Санаа гэдэг. Тэгэхээр энэ өмнөх бичлэгийн үргэлжлэл part 2 нь. Тэгэхээр бүгдээрээ дасгал хөдөлгөөн нойронд хэр зэрэг чухал вэ гэдэг талаар ярилцж байгаа байлээ. Тэгэхээр одоо бүгдээрээ теломерийн тухай заавал ярилцаж үзэх ёстой. Тэгэхээр теломер буюу хүний хэр урт наслахыг хамгийн наривчлалтай харуулдаг хүний биеийн биологийн маркер бол теломер гэж үздэг. Тэгэхээр теломер маань энэ дээр болохоор энгийн жишээ бид бүгд гутлын үдээсийг мэднэ. Гутлын үдээсэнд тэр нэг төгсгөл хэсэгт заагалдаг нэг хуванцар байдаг. Тэр маань нэгсэндөө хамгаалдаг зүйл нь гэсэн үг. Ингэж жишээ авч ойлгож болно. За тэгэхээр нэгсэндөө теломер маань тасарч сэмрэх төдийд л хөгшрөлт явагдаж эхэлдэг гэж үздэг байна. За тэгээд хүний өөрийнх нь амьдралын хэм маяг теломерсийн уртыг одоо нэг богиносох үйл явцыг хурцсахдаг аль эсвэл сааруулдаг гэж үздэг. Тэгэхээр хоёр талтай байгааз. За мөн нэгэн судалгаагаар буюу Калифорнигийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар нойрны дутагдал нь за теломерсийн уртыг хурдцтай богиносгох хамгийн том гогтойгнуудын нэг нь болдог нь нотлогдсон байна. Тэгэхээр нойр ямар чухал вэ гэдгийг эндээс харж болно. За тэгээд мөн иймээс нэгсэндээ бид болон би өсвөр үеийнхэн болон эдэр залуучуудад нойрыг золиослж хөгшрөлтийг маш эрт үүсгэх, хурцсах үйлдэл хийж байна гэж үзэж байгаа. За мөн энэ нэг л мэтгэд хийж байгаа зүйлдээ эрч хүч муутай, илүү өвчлөмтгий, ойр ойрхон өвддөг, янз бүрийн өвчин, зовиртой, нэг л мэтгэд хүсээгүй илүүдэл чинтэй болсон байдаг. Энийг маш сайн бодож үзээрэй. Манай орчин үеийн залуучуудад маань маш их тохиолдож байгаа. Тэгээд мөн тиймээс л нэг зүйл анхааруулж хэлэх гээд байгаа нь эцэг эхчүүдэд нэгсэндөө энэ ухаалаг нойрсох талаарх ойлголтыг өөр хүүхдүүдэд ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд мөн залуучуудад хуваалцах хэрэгтэй байгаад байгаамаа. Тийм учраас энэ нойрны тухай ярьж эхэлж байгаа юм. За тэгээд тэд энэ тухай зөв мэдээллээр зэвсгэлснээр нэгсэндөө ирээдүйд улам эрүүл сарвал эрч хүчтэй залуу сайхнараа байхад ихээхэн тустай. Бүр маш их тустай гэд хэлсэн ч болно. За мөн нэг сайхан мэдээ байгаа. Тэр мэдээ нь болохоор бидний теломерийн урт нэгсэндээ амьдралын эрүүл зөв хэм маяг дадал зуршлын тусламжтайгаар бат бөх хүчтэй болох боломжтой байдаг гэдэг гайхалтай мэдээ байгаа. Тэгэхээр амьдралын хэм маяг буюу тэр дундаа нойр асар чухал. За нэгэн судалгаанд бас дурдсанаар 7 хоногт 100 орчим минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс нь дасгал хөдөлгөөн хийдгүй хүмүүстэй харьцуулахад дунджаар 5-аас 6 насаар залуу харагддаг байна гэсэн судалгаа гарсан. 5-аас 6 насаар. За хамгийн том түлхүүр нь дасгал хөдөлгөөн хийх цагаа нарийн тогтоох ба өөрөөр хэлбэл оройтож унтах нь хор уршигтай ч оройтож дасгал хөдөлгөөн хийх нь түүнээс ч илүү хор уршигтай байна. Тэгэхээр бид зөвхөн орчны бүтээлтүүдийгээ бид бас орчноо бүтээдэг гэдгийг санаарай гэж байгаа юм. За тэгэхээр энэ дээр дахиад нэг чухал яригдах зүйл нь хүндийн хүчний дасгал. Нэгсэндээ хүндийн хүчний дасгалыг зөв арга барилаар хийх нь маш чухал гэж хэлж байгаа. Энэ дээр нэгсэндээ дахин хэлэхэд дасгал бол стресс үүсгэгч, дааврын стресс үүсгэгч билээ гэж үздэг. Тэгэхээр тун хэмжээнд таарсан үедээ л хүний биед гайхалтай үр дүнг авчирна. Энийг маш сайн ойлгоорой. За гэхдээ зөвхөн шаардлагатай нойроо авч чадаж байгаа тохиолдол дасгал буюу дасгалын ач тус гарна. За тэгэхээр гүйлт гэдэг нэг жишээ авчих. Гүйлтийн нэг хэлбэр болох кардион аль болох урт хугацаанд хийх нь илүү их өөх шатах арга зам гэсэн буруу ойлголттой байдаг хүмүүс ихэнх маань. Тэгэхээр та тогтмол гүйхгүй болон хитрүүлэх юм бол таны бодисын солилцоох ямарч буцаад маш хурцтай таргалж эхэлдэг. Тэгээ мөн өөх шатах гэж холын зайд гүйх шаардлагагүй. За хамгийн зөв нь болохоор хамгийн чухал анхааруулжтай зүйл нь
Таны гүйлтийн зорилго өөх шатаах тухай биш, харин зүгээр л юм бодох, тайвшрах, нэгснэ тааламжтай мэдрэмж авах зорилгоор гүйдэг бол асуудалгүй гүйж болно. Тэгэхээр энийг маш сайн бодож үзээрэй. За ингээд цаашаа бүгдээрээ өргөжлүүлээд дараагийн бичлэгээр өргөжлүүлж ярьцгаая. Энэ бичлэгийг зориуд ингэж богноор тастаж хийж байгаа. Бас маш том агуулгатай сэдв байгаа. Дараачих дээр мөн шийдлээ ярьцгаая. Тэгээд нойронд яагаад дасгал хөдөлгөөн чухал вэ гэдгийг ярьж шийдлээ олцгох болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа, баяртай. Намайг дэмжиж та бүхэн хийх зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Мөн өмнөх бичлэгүүдээ үзвэл маш их баярлах байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Бүгдээрээ чадна. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.